За Монгол Улсын ерөнхийлөгчөөр буюу төрийн өндөр албан тушаал асж байсан Монгол Улсын иргэн элбэгдөрж за ачтаг компани хувьцаа эзэмшигч мөн төрийн өндөр албан тушаал асж байсан Монгол Улсын иргэн Пунцгийн цагаан нарын одоо хоорондоо харилцсан ийм мессеж чатыг та бүхэнд харуулж байна. За мөн хэрэг давагдсан дараагийн баримтыг та бүхэнд прокурорын зөвшөөрсөн хэмжээнд танилцуулъя. За Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Захагийн элбэгдөрж нь 2019 оны 9 сарын 11 өдөр Арилжааны банкнд долларын хугацаатай хадгаламжуулан цахим банкны үйлчлэг авах гэрээ байгуулсан байдаг. За хугацаатай хадгаламжийн бүртгэлд элбэгдөржин дээрх гэрээнүүдийг байгуулахдаа ачтаг компани хувьцаа эзэмшигч гэж бүртгэгдсэн байна. Мөн мэдээллийг баталгаажуулж тухайн өдрөө гарын үсэг зурсан слайдаас харагдаж байна. За мөн цахим банкны үйлчлэгээ авах гэрээ байгуулахдаа мөн ачтаг компани хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлсэн байна. За дээрх мэдээлэл мөн тухайн өдөртөө гарын үсэг зурж ингэж баталгаажуулсан хэрэг давагдсан баримтан дээр харагдаж байна. За прокурорын зөвшөөрсөн хэмжээнд дээрх хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцыг танилцуулахад ийм байна.